Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн ярих сэдэв бол эндометриоз ба өргөдөл юм аа. Эндометриоз гэдэг нь умаан хүндий дотор байрлах ёстой умаан салст булчирхайлаг идүүд, умаан салст төс идүүд маань умаагаас гадуур очиж байрлан тэндээ үргэлжлэлийн процесс, үргэлжлэлийн цитокинуудын улмаас үргэлжлэлийн процесс үүсгэн тухайн эргэтэн системд бүтцийн өөрчлөлт оруулж идэг тийм өвчин байдаг. Умаагаас гадуур байрладаг гол эргэтнүүд нь өндгөвч, гуурсан хоолой, гялтан хайс, холбоос, гидсний гогцоонууд, мөн ховор тохиолдолд давсаг, уушиг, зүрхний гялтан хайсуудад бол эндометриоз очиж байрлсан байдаг. За тухайн эндометриозын голомт үүссэн хэсэг ямар эргэтэн дээр байрснаас хамаарат бас шинж тэмдгүүд бол илэрдэг. Жишээ нь өндгөвчн дээр байрсан эндометриозын голомтнаас бол эндометриома нэртэй тийм өндгөвчний цист үүсдэг. Гидсэн дээр байрлах юм бол гидсний шинж тэмдгүүд илэрдэг. Гүүлгэх, суулгах, өтгөн хатах, бицсний дараа цустай цус гарах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. За эндометриозын шалтгаан нь одоогоор бүрэн судлагдаагүй байгаа. Шалтгааныг нь тайлбарласан хэд хэдэн онолууд байдаг. Үүнээс хамгийн их түгээмэл онолын нэг нь бол ретроград menstruation буюу гуурсаар сарын тэмдэг маань бол эргэх урсгалаар гуурсаар дамжин хэвлийн хүндэд хаягддаг. Ингэснээрээ эндометриозын голомт буюу умаан салст төс идүүд маань хэвлийн хүндэд хаягдсанараа тухайн эргэтэн системд үргэлжлэлийн процесс явагдаж тэнд бүтцийн өөрчлөлтөнд оруулдаг байна. Хоёрдугаар онол нь бол цусаар, лимфийн урсгалаар дамжин эндометриозын голомт маань үүсдэг байгаа. За нийт эмэгтэйчүүдийн 10 орчим хувьд нь эндометриоз тохиолддог. Эндометриозтай эмэгтэйчүүдийн 40% нь хэвлийн архаг өвдөлттэй байдаг. Эндометриозтай хүмүүсийн 50 орчим хувьд нь бол өргөдөлт хүргэдэг гэсэн эрдэмтдийн судалгаанууд байдаг. Эндометриозыг онцлох бол хэд хэдэн арга байдаг. Нэгдүгээрт нь бол хамгийн алтан стандарт нь дурангийн хагалгаа, дурангийн онцлогооны аргаар эндометриозын голомтыг онцолдог. Хоёрдугаарт нь хит авийн онцлогоо, трейний эхо буюу хэвлийн эхоны тусламжтайгаар эндометриозыг онцлоно. Гуравдугаарт нь соронзон резонанс томограм буюу MRI шинжилгээний тусламжтайгаар эндометриозын голомтыг онцолдог. Эндометриозыг онцлоход бол маш төвөгтэй байдаг. Яагаад гэвэл шинж тэмдэггүй, зарим хүмүүс шинж тэмдэггүй явагддаг учраас хожуу онцлогдсон нөхөн өрчгөн эргэтнийг бол маш их гэмтээсний дараа, өргөдөлтөд хүргэсний дараа болоод онцлогдох тохиолдол илбэг байдаг. Хид хэдэн том төвүүдэд хийгдсэн олон хүнийг хамарсан судалгаанууд дээр үзэхэд анх эндометриозын шинж тэмдэг илэрснээс хойш 6-8 жилийн дараа эндометриозын онш бүрэн тавигдсан гэсэн судалгаанууд байдаг. Тиймээс эндометриозыг эрт үед нь оншилсноороо нөхөн өрчхүүн эргэтнийг хамгаалах чухал ач холбогдолтой юм аа. Эндометриоз үүсэх эрсдэл хүчин зүйлүүд байдаг. Энд бол ээж нь эмээ эндометриозоор өвдөжсэн бол удамшлын шалтгаантай эндометриозоор өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн сарын тэмдэг нь хит эрт ирдэг охтуудад бас эндометриозын эрсдэл хүчин зүйл нэмэгддэг. Сарын тэмдгийн мөчлөг богинохон, нөхөн өрчгөө эргэтэн эмгэгшсэн, хингийн бос байдаг бас хаалгааны дараа эндометриоз үүсэх эрсдэл нэмэгддэг байна. Ерөөсө жирэмсэлж байгаагүй эмэгтэйчүүд эндометриозын эрсдэл хүчин зүйл нэмэгддэг. Анхны төрөлт маань 30-аас дээш наснда бас анхны төрөлт болж исэн бол бас эндометриозын эрсдэл хүчин зүйлд ордог. Эндометриозтай
хүмүүст хамгийн элбэг тохиолддог шинж тэмдгүүдээс дурдах юм бол нэгдүгээрт нь сарын тэмдгийн мөчлөгийн үеэр маш их хүчтэй өвдөлт илрэх, хөвлийн хөндийн хүчтэй өвдөлт илрэх, за арцгийн хөвлийгээр арцгаар бол бас өвдөлт илрэх. Ер нь бол өвдөлтийн завир их маш их байдаг. Хоёрдугаарт нь бол сарын тэмдэг маань алдагдах, мөчлөг нь богиносох, хэвийн бус сарын тэмдэг ирэх, мөн одоо жирэмслэхгүй байх нэгдүгээр завирууд бол гол шинж тэмдэг нь. За эндометриозын үед бол хамгийн чухал одоо эмчилгээний аргууд нь бол өвчин намдаах, амьдралын одоо чанарыг бууруулдаг учраас өвчин намдаалтыг маш сайн хийх ёстой. Мөн нөхөн өрчгөө эрхтнийг хамгаалах нь бол маш их чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл эрт онцлоод эдгээрээс нөгөө эрсдлээс өвчин сэргийлэхгүй бол эндометриозын зарим эндометриозын гаралтай эндометриомод нь бол тодорхой хувь нас хавдарч хилждэг учраас хавдрын эрсдлээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай байдаг. За та бүхэндээ өнөөдөр эндометриозын талаар товч мэдээлэл хүргэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.